Сайн байцгаана уу? За манай богино хэмжээний подкастууд маань эхэлж байна. Тэгээд бид нар энэ богино хэмжээний подкастаараа илүү бичиг баримтуудыг дотор нь задлж харахыг зорддог байгаа. Тэгээд энэтэй холбоотойгоор менежментийн гол дуу, инженерингийн төслүүд дээр хэрэглэгддэг тийм бичиг баримтуудыг эхнээсээ задлж байна. За энэ удаагийн дугаараар бид нар бүх бичиг баримтуудыг хэрхэн цэгцлэх вэ? Тэрэн дээр юуг ашиглаж, ямар ийм тогтцоо ойлголтыг ашиглаж болох вэ гэдэг тал дээр бас энийг бэлтгэж өргөж байна. За тэгээ миний ажиллаж байгаа сүүлийн жилүүдэд ингээд сурж байгаа зүйлүүдийн нэг нь болохоор бичиг баримтыг цэгцлээд хэрэгждэг бичиг баримт буюу хэрэггүй бичиг баримтуудын устгаад хэрэгтэйг нь үлдээх тал дээр ингээд их төвлөрж байгаа. Ягаад вэ гэхээр өмнө нь энэ тентхийн төслүүд дээр ажиллаж явах явцдаа хэрэгтэй хэрэггүй баахан бичиг баримт боловсруулаад тэгээд тэрийг өөрийнхөө ажлыг хийгээд ажлынхаа ард гарч чадахгүй байгаа завгүй хүмүүст очиулаа мөрдүүлэх гэж зүтгээд идэг тийм алдаануудыг бас гаргаж байсан байна. Тэгээд энийг цаашаа ухаад судлах тусам тодорхой нэг стандарт гэхээсээ илүү энэ яг тэр менежмент, төслийн менежментийн үүсэл түүхийг ингээд судлаа явах тусам энэ маань эргээд л ерөөсөө хүний ажлыг илүү бүтээлтэй, хялбар, хурдан, шуурхай болгоход ингээд чиглэсэн аргачлал учраас эсвэргээрээ тухайн үед хит их бичиг баримт боловсруулж байх нь бол зарим үед бол хүмүүсийг залхаан цэрлүүлэх тийм ажил хийж исэн байна гэж дүгнээд байгаа. Тэгээ энэтэй холбоотойгоор бас байгууллагуудаа буцаад ингээд хамтраад ажиллахад яг миний тэр тухайн үед хийж исэн юмыг одоо ингээд дөнгөж бас төгсөөд 2 3 жил болцсон байгаа залуучууд маань хийгээд яваад энэ удаа гэж харж байгаа. Тэгээ дээрэс нь нөгөө ISO 9001, ISO 45001 ч гэдэг юм ингээд нэвтрүүлэх гэж байгаа байгууллагуудын хувьд ингээд хавтгайруулж бичиг баримтуудыг боловсруулж үйл ажиллагаандаа нэвтрүүлэх тийм асуудлууд гарч байна. За тэгээ яг энэтэй холбоотойгоор би энэ бичиг баримтуудаа хэрхэн эхний байдлаар цэгцлээд тэр цэгцэлсэн бичиг баримтуудаа илүү мөрддөг болох вэ гэдэг тал дээр ямар аргачлалыг ашиглаж байна вэ? Ашиглаж байсан бэ гэдэг тал дээр ярих гэж бодож байна. За сая бол би үндсэн асуудлуудыг ерөнхийдөө ярьчлаа. Тэгэхээр асуудал байгаа юм чинь шийдэл байгаа. Тэгээд шийдэл нь болохоор миний хувь хүний хар практик гэж ярьдаг те. Өөрөө бодож олсон зүйл биш. Асуудал тулгараад ингэчих юм биш гэдэг нэг аргалаад өнгөрөөдсөн зүйл биш. Энэ цаана бас нэг тийм тогтсон ойлголтыг би ярих хэвээр. Тэгээд энийг би юун дээр иш татаж ярмаар байна гэхээр хамгийн нөгөө өргөн дэлгэр тархсан байгаа. ISO стандарт дээр татаж ярмаар байна. Тэгэхээр миний хувьд бол энэ ISO стандартыг нэвтрүүлэх багийг ахлах үедээ дөнгөж менежерээр томилогдоод байсан. Тэгээд энэтэй холбоотойгоор энэ дээр нэлээдгүй их цагийг өнгөрүүлсэн. Нэг онцлог нь болохоор инженерингийн компаниудад ерөн ингээд ISO 9001 ч юм ингээд нэвтрүүл гэхээр хүний нөөцийн газар, захиргаа эрх зүйн газар ч гэдэг юм. Яг нэг үндсэн үйл ажиллагааны ерөнхий тэр нөгөө цаана нь явж явах захиргааны асуудлуудыг хариуцсан хүмүүст энийг бас хариуцуулчихсан байгаа харагдаад идэг. Тэгээд тухайн үед ч гэсэн ер нь энэ ISO-г хариуцаад явж байгаа яг инженер мэргэжилттэй хүмүүс босод компаниудыг ажиглаад хар байхгүй. Харин томоохон компаниудын хувьд бол яг ийм мэргэжлийн бэкграундтай гэж ярьдаг те. Тэр тухайн талбай дээр юу болоод байгааг ойлгодог, инженерүүдийн сэтгэлгээг ойлгодог тийм хүмүүс мэргэжлийн ур чадвартай хүмүүсийг менежментэд бас ингээд мэрэгчий гэж бодож байгаа хүмүүсийг энэ дээр тавьж тэр багийг удирдуулдгийг анзаарсан. За тийм учраас манад ISO 9000 нэвтрүүлэх тухайн үед манай байгууллагад миний ажиллаж байсан байгууллагад ISO 9000 нэвтрүүлэх тийм зорилт тавигдсан. За тэгээ энэ зорилтын хүрээнд мэдээж инженерингийн компанид ямар газар хамгийн чухал байдг гэдгийг бүх хүн мэдж байгаа. Инженерийн газар чухал байдаг. Тухайн үед би инженерийн газрыг ахалж эхлээд дөнгөж удаагүй байсан. За тийм учраас энийг ер нь би ахлаад үзүүл яадаг юм бэ гэдэг санаачлагыг удирдлагатаа тавиад тэгээ удирдлага маань ч гэсэн ерөнхийдөө дэмжсэн байгаа. Тэгээ тухайн үед бол яг тийм юу байгаагүй. Туршлага энийг өмнө нэвтрүүлсэн туршлага гэхээс байхгүй. За тэгээ хэлний гадаад хэл тэр дундаа англи хэлний яг хэрэглээний тийм мэдлэг ашиглах чадвар бол бас одоогийнхоос нэлээдгүй бага байсан. За тэгээ ингээд ийм үед энийг аваад нэлээдгүй суусан, англи хэлний мэдлэг маань сайжирсан.
Дээрээс нь энэ одоо бичиг цаасыг ер нь загвар модель болгож харах буюу энэ боловсруулаад байгаа бүх юм чи ер нь ямар бүтцтэй байдгийг, ямар бүтцээр ямар одоо нэршилтэй ямар хэрэгцээ шаардлагыг хангах гэж ингээд бичиг баримтууд боловсруулагддаг юм бэ гэдгийг тухайн үед ер нь нэг 2 жил энэ дээр сууж иж яг нөгөө тэр боловсруулсан бичиг баримтаа хэрэгжүүлээд явж явах алдаа гарах үед нь одоо ингэж засах явцдаа ухаарч ойлгож исэн байгаа. За тэгээ энэ дээр үндэслээд коучинг буюу за тэр өмнө ажиллаж исэн ажил дээр энийг ингээд хийгээд засварлаад ер нь өөрийнхөө дүгнэлтийг гаргацсан. Манай баг ом тоолно ч гэсэн энэ дээр бас хамтдаа цуг одоо өмнө байсан асуудлуудаа амжилттай дийлэнхийг нь шийдэж чадсан учраас илүү олон салбарын компанид паблик гэж ярьдаг те хинч авч болохоор байдлаар ингээд санал болгож эхэлсэн байгаа. За ингээд эхлээ явж байхад бол энэ одоо байгууллага болгон дээр ижлэхэн харагдаж байгаа нэг асуудал нь болохоор айгүй олон бичиг баримтуудыг ингээд дагаж мөрднө гэд гаргачихсан байдаг. Гэхдээ энэний нэгдсэн бүртгэл ер нь энэ бичиг баримт чинь байгууллагын яг удирдлагын аль хэсгийг шийдээд байгаа. Аль хэсэг нь одоо хоосон үлдсэн байгаа гэдэг тийм анализ хийдэг өсөж байгаа те хүнээ нэмж авж байгаа төсөл нь нэмж одоо олон болж байгаа юм байгууллагууд ховор байна. Мэдээж хөлөө олоод аль хэдийн удирдлагын тогтолцоонд тогтцсон байгууллагуудад бол энэ бол байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр өсөж байгаа компаниуд буюу тэлэлт хийж байгаа компаниудын хувьд хүн олон болох тусмаа энийг одоо тэг бичиг цаасаар шийдэхгүй бол өмнө нь нөгөө нэг цөөхөн хэд үнэтэй хоорондоо ихтгэлцээ яваадсан ажиллаа яг нөгөө хувь хүний ур чадварт найдаж үлдээхээс илүү хуучин байсан ур чадвартай хүмүүсийн туршлагыг бичиг цаас дээр буулгаад зааварчилгаа одоо журам дүрм процесс болгоод ингээд шинэ хүмүүстэй дамжуулах нь бол ингээд цаг хэмнэсэн. За тэгээд олон дахин давтахгүй дээрэс нь алдаагүй тийм аргачлал болж таарж байгаа. Гэхдээ энэ дээр нэг алдаа гэх юм уу те нэг тийм анхаарах зүйл нь юу вэ гэхээр хид их бичиг баримт нь түрүүнийхаар нөгөө завгүй ингээд зуны улиралд дулааны улиралд ажиллаа хийх гээд явж байгаа хүмүүс төр нэмэлт ажиллаж юм шиг санагдаа. Тэгээд энийг бараг дагаж мөрдөхгүй хөнгүү болох эрсдлүүд гарч идэг. Тэгээд зарим байгууллагч гэсэн ингээд ер нь бол эхэндээ дагаж байгаад ингээд сулраад тэгээд нөгөө нэг хідэн бичиг баримтаас хідэн мөрдөгдөд байгаа хідэн мөрдөгдөхгүй байгаа зэрэг ингээд хянагдахгүйгээр үлддэг. Тэгэхээр энийг тэгвэл түрүүний ярьснаар хамгийн ихэнд ярьснаар юугаар шийдэж гинэ гэхээр миний одоо туршлагаар бол удирдлагын тогтолцооны гарын авлага тэгээ бичиг баримтын хяналтын журам гэдэг одоо процесс гэдэг хоёр юмар миний хувьд бол шийдэж болох тийм гаргалгааг хүмүүст санал болгодог. За тэгэхээр удирдлагын тогтолцооны гарын авлагаар аль хэсгийг шийдэх вэ гэхээр одоо манай байгууллагад яг хідэн журам байгаа юм бэ гэдгийг би гаргаж ирнэ гэсэн. Хідэн журам, хідэн зааварчилгаа, хідэн маягт юу байгаа юм? Ер нь одоо энэ байгууллагчийн хэмжээнд хідэн тийм бичиг цаасыг заавал дагаж мөрдөх ёстой гэд одоо захирал баталгаажсан байгаа. Хідэн одоо нэмэгдээд хийгдээд байгаа юм. За тэгээд энэний хэрэгжилт нь аль нь хэдэн хувь яваад байгаа юм бэ гэдгийг одоо энэ удирдлагын тогтолцооны гарын авлагыг боловсруулсны үндсэн дээр системтэйгээр харах боломжтой. За тэгээд би жишээлбэл ISO төрлийн удирдлагын тогтолцооны стандарт энэ дотор ISO 9045-1001 за тэгээд 14001 гэх мэтлийн стандартуудын ерөнхий бүтцэн адилхан учраас эдгээр дээр иш дата дээр юм. Тэгэхээр эдгээр стандартын одоо бүлгүүд бол ерөнхийдөө адилхан байгаа шүү дээ, тэ. 4-р бүлэгт өөрөө одоо үндсэн ерөнхий шаардлагууд орж ирээд 5-р бүлэгт манлайлал, 6-р бүлэгт одоо төлөвлөлт, 7-р бүлэгт дэмжих, 8-р бүлэгт ажиллагаа буюу инженерингийн компаниудын хувьд бол төсөл хэрэгжүүлэх, за 9-р бүлэгт бол гүйцэтгэлийн үнэлгээд, 10-р бүлэг сайжруулалт гэх мэтлэн ингээд орж ирж байгаа ISO удирдлагын тогтолцооны стандартуудын хувьд. Тэгэхээр энэ бүлгэлсэн байдал ISO-гийн шаардлага маань эргээд байгууллага ямар асуудлыг шийдэж гэнэ вэхээр ихэнх байгууллагууд ингээд төлөвлөлтөн дээр хамаг бичиг цаасаа боловсруулсан байдаг. Бичиг цааснуудыг харахаар баахан төлөвлөлт байж ах жишээ нь эсвэл одоо төсөл дээр хамаг бичиг цаасаа авааруулад боловсруулсан хэрнээ үндсэн цаана нөгөө зохицуулагдаад явж ах ёстой үйл ажиллагаанууд нь ямар нэгэн журам дүрмгүй ингээд явж байна. Эсвэл үндсэн үйл ажиллагаа нь аягүй сайн журам дүрм дагаж мөрдөгдөг хэрнээ төсөл дээр очихоор ямар ч бичиг цаас төсөл зориулсан те ажлыг шалгаж хүлээж авах ч гэдэг юм уу эсвэл одоо ажлыг төслийн одоо график төлөвлөгөө боловсруулж гаргаж ирэх гэх мэтлэн эдгээр нь ямар ч нэгэн тийм стандартгүй байдгаас болоод ер нь бол
нэг газар нь сайн, нэг газар нь муу байдгаас ерөнхий үйл ажиллагааны одоо тэр ахиц дэвшил, үр бүтээлтэй байдал бол буурдаг гэж харж байгаа. За хэрвээ бид нар энийг түрүүний ярьснаар тэр стандартын дагуу харж бүтцэлж чадвал манад чи ер нь 5 дугаар ISO-гийн 5 дугаар бүлэгийг ганцхан ISO гэхгүй ер нь манлайлал гэхээр манад чи ер нь захирлуудаа энэ одоо бичиг цаасыг дагаж мөрдөхөд оролцуулсан ямар зохицуулт байгаа вэ гэж харж болохоор байгаа. Тэгэхээр захирлуудаа оролцуулахаас нааш бичиг цаасыг бас хэрэгжүүлнэ гэдэг бол хэцүү. Тэгэхээр энэ одоо ISO-гийн 5 дугаар бүлэг буюу манлайлал гэдгийг дагаад мөрдчихүүл ингэх юм байна. Тэгэхээр энэ дээр ямар процесс их вэ? Ямар журам боловсруулах вэ? Эсвэл манад ямар юм байна вэ? Байхгүй бол манайх үндсэндээ үр ашигтай одоо удирдлагын тогтолцооны олон улсын жишг загварын дагуу захирлаа энэ дээр татаж оруулах тал дээр учир дутагдaltaа зохицуултгүй яваад байгаа юм биш үү гэж дүгнж болно. За дараа нь байгууллага болгонд байдаг төлөвлөлт, өөрөөр хэлбэл 5 жилийн төлөвлөгөө, 3 жилийн төлөвлөгөө, 1 жилийн төлөвлөгөө, за тэгээд хагас жилийн төлөвлөгөө, сарын төлөвлөгөө гэдэг энэ байгууллагын нийт үйл ажиллагааны төлөвлөгөөс трийг хийхтэй холбоотой судалгааг тогтмол авч явах тал дээр манад тийм бичиг заас байна уугүй гэж ингэж одоо шүүж харж болно. Тэгээд ихэнх инженерингийн байгууллагын хувьд бол энэ байгууллагын нийт үйл ажиллагааг цогцоор нь төлөвлөх одоо бизнес төлөвлөгөө гэж зарим нь ярьдаг, зарим нь стратеги төлөвлөгөө гэж ярьдаг. Энэ бол бас орхигдсон байдаг. Тэгээд энэ орхигдсноор ямар асуудалтай болж байна гэхээр энэ дээр ямар ч бичиг цаас байхгүй учраас тэр байгууллагад үндсэндээ ажиллаж байгаа хүмүүс бол яг хаашаа яваад байгаагаа мэдэхгүй за энэ төслийг л хэрэгжүүлчихвэл ер нь сайхан болох юм байс шиг байна да гэсэн баримжаагаар ажиллаад байгаа юм шиг санагддаг. Тийм учраас ер нь байгууллагынхаа энэ алсын чиг хандлага ер нь бид нар ажилчдаа цаашдаа ямар чиглэлд авч явах юм, ямар чиглэлд хөгжүүлэх юм, хэдэн төслийг хэдэн жилийн хугацаанд хийх юм, хүмүүсийн өсөлт хөгжлийн хугацаанд цалинтай холбогдуулаад хэрхэн өсөх боломжтой гэх мэт судалгаануудыг хийвэл илүү нөгөө нэг төслийг хэрэгжүүлэхэд нөгөө хүмүүс алс ирээдүйн зорилготой уялдуулж хараад илүү одоо тийм шийдлүүдийг мэрэгжлийн байдлаар арга цаасан биш одоо урт хугацаанд тогтвортой үлдэх байдлаар гарах боломжтой байдаг гэж харж байгаа. За үүний дараа 7 буюу дэмжих процесс гэж байдаг. За дэмжих гэхээр ер нь энийг supports буюу тулгуур хүчин зүйл гэж бас ярьдаг. Тэгээд энэ юунд хэрэгтэй гэж харж байна гэхээр ер нь одоо барилгын талбай дээр ч юм уу эсвэл инженерингийн компаниудын инженерингийн төслүүд дээр энэ яг төсөл дээр нь баахан инженерүүд очиод инженер техникийн ажилтнууд ажиллаад идэг. Арт талд нь бас тэр хүмүүсийг ингээд дэмжиж идэг те. Тийм офисоос бас хүмүүс оролцож тэр төсөллийг хэрэгжүүлдэг байгаа шүү дээ. Тэгээд төсөлд оролцохгүй ч гэсэн үндсэн нөгөө байгууллагын бичиг цаас юу байдгийг босод ахын асуудлуудыг ингээд шийдэж явдаг алб нэгжүүд хүмүүс мэрэгжлийн хүмүүс байдаг. Тэгэхээр энэ дэмжлэг байхгүй бол бас ер нь тэр төслийн баг сайн ажиллана гэдэг нь бол гэцүү одоо асуудал болж эхэлнэ. Тэгэхээр би дэмжих гэдэг дэмжлэг болох энэ одоо төсөл хэрэгжүүлэх дэмжлэг болохтой холбоотой процессыг, журмыг байгууллага дээрээ мөрдүүлж чадчихна үгүй гэдэг тэр ингээд системтэйгээр бүлэглээд тулгаад харах боломжтой. За тэгээд дөрөвний ярьснаар дараа нь үндсэн төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу намайг сайн дэмжижлээ. Тэгвэл яг төслийн талбай дээр гүйцэтгэл гаргахтай холбоотой төслийн төлөвлөлтүүдийг хийх, өөрөөр хэлбэл график төлөвлөгөө, төсөв, тоо хэмжээ гэх мэтээс эхлүүлээд төлөвлөлтөө зөв хийжээд төлөвлөлтөө тэрийг төслийн талбай дээр яаж одоо хэрэгжүүлэхийн, үе шатны хяналтуудаа яаж тавихтай холбоотой манад ийм зохицуултууд байна уу гэдгийг дахиад ингээ бүлэглээд харах боломжтой байгаад байгаа. За үүний дараа гүйцэтгэлийн үнэлгээ буюу ихэнх байгууллагуудын хувьд за ингээд ерөн бичиг цаасаа сайн хийгээд дадаад эхэлсэн байгууллагуудын хувьд маань төлөвлөлтөө хийж байгаа. За тэгээд төлөвлөлтөө хэрэгжүүлж байгаа. Гэхдээ хоёр зүйлийг одоо баг зэрэг дутуу орхиод байгаа хоёр зүйл нь болохоор гүйцэтгэлийн үнэлгээ тэгээд тэрийг сайжруулах. Өөрөөр хэлбэл бид нарын боловсруулсан байгаа энэ түрүүний ярьсан ерөнхий үйл ажиллагааны төлөвлөгөө, ашиг орлого, ажилчдын хөгжил. За тэгээд энэ улирлын зорилтууд гэх мэтчлэн компани хувьд нийтээр ямар яваа бэ гэдгээ одоо гүйцэтгэлийн үнэлэх ийм бичиг баримт процедур дүрм журм манад байна уу гэж бас харж үзэх нь зүйтэй гэж бодож байгаа. Тэгээд энэтэй холбоотой төлөвлөлтөө үйл ажиллагаа болгоод тэрийг ингээд аваа явж байгаа. Тэгээд энэ төлөвлөлт үйл ажиллагаа хоёрын зөрүү аль нь дээр нь жоохон буруу юм яваад энэ төлөвлөлт дээр нь алдсан байна уу? Гүйцэтгэл дээр нь хүмүүс нь болохгүй байна уу? Эсвэл одоо дүрм журмд болохгүй байна уу гэдэг ингээд гүйцэтгэлийг үнэлээд тэгээд тэрэн дээр дүгнэлт тавиад дараагийн одоо хэсэг бүтэц буюу сайжруулалтын дээр орох нь бол
Ингээд байгууллагын тэр нийт бичиг баримтыг бүтцтэйгээр боловсруулах юм боломжийг олгоно. Тэгэхээр та бүхэн өөрийнхөө байгууллага дээр байгаа бичиг баримтыг төлөвлөлттэй холбоотой, ерөнхий үйл ажиллагааны төлөвлөлттэй холбоотой буюу нөгөө түрүүний ярьсан бизнес төлөвлөгөө, стратеги төлөвлөгөө, компани удирдлагын зорилго гэд тэдгээр ер нь байна уу? За тэрийг хараад үзээрэй. За эдгээр нь тэгээ буцаад үйл ажиллагаа буюу төсөл хөтөлбөртөөгөө хэрхэн уялдж байна вэ? Тэрнийг зохицуулсан төсөл хөтөлбөрийг зохицуулсан бас ийм дүрм журм бичиг баримтууд хэрэг байна вэ? Хараад үзээрэй. Тэгээд бас дахиад дэмжих гэж ярьсан. Энэ төсөл хөтөлбөрийг офсоос за тэгээд өөр газраас ч дэмжиж идэг ийм процессыг бас зохицуулсан юмнууд байна уу юу? Шалгаад үзээрэй. За тэгээ хамгийн чухал орхигдуулдаг хоёр хэсэг болох энэ ерөн байгууллагын нийт гүйцэтгэлийг хэмжээд тэрийг зохицуулаад сайжруулах тийм зохион байгуулалт хийсэн дүрм журм байна уу гэдгийг ингээд шалгаад үзээрэй. Хэрвээ та бүх одны байгууллага дээр байгаа нийт бичиг баримт энэ дөрвөн бүлгээр шалгадаад харуул нөгөө миний зарим үед ярьдаг PDCA цикл буюу төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, сайжруулах гэсэн энэ циклийн дагуу байгууллага өөрийгөө ингээд тогтмол сайжруулад явах боломжтой. За энэ дөрвөн бүлэгт дөрүүлэнт нь ямар нэгэн байдлаар ийм зохицуулалт одоогийн байдлаар байгууллага төр байгаа бол тэр зохицуулалт нь хэрэгжиж гинүү гэдгийг дараагийн удаа тэр бичиг баримтын удирдлагын журам буюу хяналтын журмаар харах боломжтой. Тэгээ дараагийн удаа би энэ талаар бас ярих гэж бодож байна. Энэ удаа ярих гэсэн боловч цаг баг зэрэг удаан болчлоо. Тийм учраас дараагийн богино хэмжээний подкастаар бичиг баримтын хяналтын журам гэдгийг ярив. За тэгээ үндсэн дүгнэлтийг хийхэд бол байгууллага болгон дээр тодорхой хэмжээний бичиг цаас хэрэгтэй гэдгийг хүн болгон бас мэдж байгаа. Өөрөөр хэлбэл хин нэгнээс сайн туршлагын нөгөө хүнд дамжуулах маш туршлагатай инженерийн хийж чадаад байгаа хэрнээ бусдын хийж чадахгүй байгаа нэг тийм асуудлыг байгууллагын дунд шийдэхин тулд хоёр тэр туршлагатай хүмүүс туршлагагүй хүмүүсийг сууж агаад хооронд нь дунд нэг бичиг цаас гаргаад ингээд байгууллагын мэдлэгийг бий болгоход бол бичиг баримт хэрэгтэй. Гэхдээ байгууллагын мэдлэгийг бий болгож ингээд нөгөө нэг хүмүүсийг оролцуулахгүйгээр бэлэн бичиг цаас хуулна гэдэг бол хичнээн энэ төлөвлөлт дэмжих ажиллагаа гүйцэтгэлийн үнэлгээ сайжруулалт дээр бичиг баримт байгаа боловч хүмүүсийн оролцоогүйгээр яг бодит байдлыг шийдээгүй хэрэгцээ шаардлага тулгуурлаагүй бичиг баримтууд бол тийм үн цэнгүй цаг хугацааны гарц болж хувирдаг. Тэгэхээр тэрэн дээр та бүхэн анхаараарай. Та бүхэн өөрийнхөө байгууллага дээр байгаа хэдэн бичиг баримт байгаа тэрийг нэг бүртгэхэд үзээрэй. Бүртгэж жагаад хэрэгжиж байгааг нь хасаад хэрэгжихгүй байгаануудаа хараад үзээрэй. Хэрэгжиж байгаануудаа харин дахиад энэ төлөвлөлт дөрвөн бүлгээр PDCA гэсэн циклийн дагуу байна уу гэдгийг хараад үзээрэй. Тэгээд дараагийн удаа би бичиг баримтын хяналтын журам дээр бас үргэлжлүүлээд дарааны явах гэдэг талаар мэдээллийг хуваалцъя гэж бодож байна. За тэгээд хэрвээ танд энэ мэдээлэл хэрэгтэй санагдсан бол шеэр хийж бусдад түгээгээрэй. Санал сэтгэлдээ үлдээж бас солилцоорой гэж хүсэж байна.